Сайн бацгаана уу? Хулан Vibes байна. За энэ 7 өнөгийн шинэ контентийг хүргэхэд бэлэн болсон байна. За хэний талаар ярихаар бэлдсэн бэ гэх юм бол Солонгосын бас нэгэн төлөөлөл болсон мундаг жүжигчин болох Ким Үбиний талаар ярихаар бэлдсэн байгаа. За Ким Үбийн жүжигчний хувьд карьераа эхлүүлсэн түүх нь бас их хөөрхөн сонирхолтой. Тэгээд карьерийнхаа яг гялалзаж явсан үедээр бас нэлээд хүнд хэцүү цаг үедээ тулгарсан түүнийг амжилттай даван туулж эргэн ирэлтээ хийж чадсан ийм жүжигчин байгаа. За тэгээд сая өнгөрсөн 7 хоногт баг бас нэг фэнүүдийг нь баярлуулсан гоё мэдээлэл цацагдсан байгаа. Гэх мэтчлэн олон сонирхолтой мэдээллийг бэлтгэсэн байгаа шүү. За тэгээд та бүхэн маань дуустал нь хамт байгаарай. Шууд сэдв рүүгээ орцгоё. Мэдээж эхлэхээс өмнө та бүхэн лайк болон subscribe битгий мартаарай. Ким Үбийн жинхэнэ нэр Ким Хён Жун 1989 оны 7 сарын 16-ны өдөр төрсөн. За багаас ол ерөнхийдөө үеийнхээ хүүхдүүдтэй харьцуулахад өсөглөн 10 жилтэй гэх юм бол нэлээд толгой сайтай гэдгээр алдартай байсан. Тэгээд сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн дарга зэргийг хийдэг. Гэхдээ нэлээд юм тотгошоо зан чанартай хүүхэд байсан гэсэн. За ингэж явж байгаа дунд сургуулийнхаа 1-р ангид ордог жилээ гинтл загвар өмсөгч болъё гэдэг ийм хүсэл мөрөөдөлтэй болсон гэсэн. Тэгээд загвар өмсөгч болохын тулд ямархуу шалгууруудыг хангасан байх шаардлагатай сургуультай амжилттай тэнцэж орохын тулд бэлтгэлээ хийж эхэлсэн байгаа. За тухайн үед бол интернет одоогийнх шиг сайн хөгжөөгүй хүссэн мэдээллээ бид нэ шууд ингээд хайгаад олж чаддгүй цаг үе байсан. Тийм болохоор ийм их сургуулийн загварын тэнхимийг веб хуудасаар нь ороод тэнд ийм асуулт хариултын булан байт юм байна. Тэрэн дээр асуулт бичиж үлдээсэн байгаа. За нийтдээ баг ингээд хэдэн жилийн хугацаанд 100 гаруй асуулт асууж үлдээсэн гэдэг юм лээ. За хамгийн эхнийх нь болохоор ирээдүйд үнэхээр чин сэтгэлээс модель болох хүсэл мөрөөдөлтэй байна. Үүнийхээ тулд би ямар бэлтгэлийг хангах шаардлагатай вэ? Миний өндөр 1.83 би 60 кг жинтэй. Жин нэмэх шаардлагатай юу? Яах вэ гэх мэтчлэн аюу олон асуулт бичээд үлдээсэн байгаа. Тэгсэн чинь азар нэгэн профессор тэрэнд нь хариулт өгсөн. За ийм багаас ахуулаад өөрийнхөө мэрэгжлийг тодорхойлоод ингээд хичээл зүтгэл гаргаад явна гэдэг бол үнэхээр бахархууштай хэрэг байна гэд асуултанд нь нэг бүрчлэн аюу сайн хариулж өгдөг байсан гэсэн. За тэгээ бас нэг хөөрхөн асуулт нь байсан бэ гэхээр би ингээд 75 кг болтлоо жиний эмсэг хэрнээ туранхай харагдаад байна. Загвар өмсөгч болохын тулд өндөр жоохон юм туранхай байх ёстой юм уу эсвэл өндөр хэрнээ булчин сайтай байх ёстой юм уу? Яг надад хэлээд өгөөч би тэрний дагуу дахиад биеэ бэлтгээд байна гэх мэтчлэн маш их хичээл зүтгэлийг гаргаж явсан байгаа. За ингэж явж байгаад амжилттайгаар 2008 онд Солонгосын тухайн цаг үед эрэгтэйчүүдийн ийм костюм пижакны загвар зохион бүтээгч байсан хүний загварын шоунд оролцоод анхныхаа загвар өмсгчийн гарааг эхлүүлсэн. За тэгээд агентлагтай ч гэсэн гэрээ хийж албан ёсоор ингээд ажиллаж эхэлсэн байнамаа. За тухайн агентлагаас нь болохоор өөрийнхөө харьяа байдаг загвар өмсгч нарт жүжиглэх ур чадварын сургалт хичээлийг заадаг байсан байгаа. Тухайн үед болохоор Ким Үбийн жүжигчин би жүжигчин болох ямар ч сонирхол байхгүй учраас энэ хичээлийг авмааргүй байна гэд татгалзаад сургалтанд ерөөсөө явдаг байсан гэсэн. За тэгж жагаад нэг үйл явдлаас болоод шоконд орсон. Тэр нь юу байсан бэ гэхээр яг нэг юм реклам сурталчилгаанд тоглох шалгаруулалтанд ороход аюул олон модельуудтай зэрэгцээд очсон байсан. Тэгсэн чинь ганцаархнаа жүжиглэж чадахгүй үлдсэн байгаа. Тэгэхэд бусад хүмүүс нь болох дээр ингээд тодорхой хэмжээр жүжиглэж өөрийгөө харуулад реклам зар сурталчилгааны саналыг аваад явж байсан байгаа. За тэгээд энэ цаг мөчөөс ахуулаад үнэхээр сайн загвар өмсөгч модель болъё гэх юм бол надад тодорхой хэмжээгээр ч гэсэн чадвар шаардлагатай байна гэж бодоод тэр цаг үеэс шууд хичээлээ авч эхэлсэн байгаа. Ингээд хичээлээ аваад эхэлсэн чинь жүжиглэх аюул сонирхолтой санагдаж эхэлсэн байгаа. За ингээд явж агаад нэгэн гоё боломж гарч ирээд 2011 онд White Christmas гэх драманд тоглосноор анхныхаа жүжигчний карьерийг эхлүүлсэн. За энэхүү драмаагаараа бол олон найруулагч болон зохиолч нарын хараанд хүрсэн байгаамаа. За ширүүн хурц дүр төрхтэй гэхдээ өвөрмөц дүр төрхтэй дээрээс нь тажгүй сайн жүжиглэж байна. За хамгийн гол нь гэх юм бол аюу гоё хоолойтой залуу жүжигчин гарч ирж байна гэж үнэлэгдсэн байгаа. За ингээд 2012 онд Солонгосын топ драма зохиолчдын нэг болох Ким Ин Сук зохиолчийн бичсэн Шин сая Пумгёг гэх драманд туслах дүрийг бүтээснээр хүмүүст илүү танигдаж эхэлсэн байгаа. 2012 он бол Ким Үбийн жүжигчний хувьд их онцгой жил байгаа. Алдартай зохиолчийн драманд тоглосон. За түүнээс гадна хамгийн анхныхаа драмагийн гол дүрд тоглосон. Тэр нь юу вэ гэхээр Сургууль 2013 гэдэг драма байсан.
За энэ ямар онцлогтой драма вэ гэхээр ийм цуврал драма. Хамгийн анхны цуврал нь 1999 онд гарч ирсэн. Тэгээд 90-с 2000, 2001, 2002 гээд хамгийн сүүлд 4 дахь цуврал нь гараад хэсэг завсралцсан байжгаад 10 жилийн дараа дахиад шинэ цувралаа хийхээр төлөвлөж исэн байгаа. Шинэ цуврал нь хийгдэж байгаа гэдгийг сонсоод агентлагийнхаа захирлаас за би энд заавал тогломоор байна. Энд тоглохын тулд шалгаруулалтанд оръё. Тэгээ шалгаруулалтанд орох тэр нэг боломжийг гаргаад өгөөч гэж гуйжсэн байгаа. Эцэст нь шалгаруулалтанд ороод амжилттайгаар нэг гол дүрийг нь авч чадсан байгаа. Ингээд өөрийнхөө загвар өмсөгч байх үеэсээ хамт гараагаа эхлүүлээд явж исэн. Одоо өөрийнх нь бас сайн найз болох Иж Унсаг жүжигчинтэй хамт гол дүрийг бүтээгээд драманд тоглосон. Энэхүү драманда тоглоод явж байхдаа бас нэг кино найруулагчийн хараанд хүрсэн байгаа. За тэгээд 2012 онд хамгийн анхны кинонда тоглосноор дэлгэцийн уран бүтээлд ч гэсэн хөл тавьсан байна. За энэхүү кино нь ямар кино вэ гэхээр 2001 онд болохоор Найз 1 гэдэг кинон гарч ирсэн. Эндээс үргэлжлээд гол дүрийнх нь хүүхэд болгоод тэрнээс одоо үргэлжилсэн ийм түүхтэй кино байгаа. За тэгээ Ким Movie жүжигчний хувьд бас их бага байхдаа үзэж өссөн. Тэр киноныхаа дараагийн одоо бүтээлд өөрөө ингээд тоглоно гэдэг бол үнэхээр нэр төрийн хэрэг барсан. Миний хувьд бол үнэхээр онцгой бүтээлээ гэж ярьдаг. Драма салбар дээрээ ч кино салбар дээр ч гэсэн аль алин дээр нь маш амжилттай яваад хүмүүст бол ингээд баг багаар танигдаж эхэлж байсан. За тэгж жаад 2013 онд тоглосон Өв залгамжлагч драма нь бүр бүүн болсон. Та ядыг бол үзсэн байх гэж найдаж байна. Тэгээд энэхүү драман дээр одоо яг за нэгдүгээр гол дүр бол биш. Яг хоёрдугаар гол дүр болж тоглодог. Гэхдээ нэгдүгээр гол дүр буюу Мино жүжигчнээс тутгааргүй хэмжээгээр маш их одоо алдартай болж хүмүүс бол тэр тухайн бүтээсэн Чвэ Ёнду гэдэг дүрт нь үнэхээр дуртай байж Ким Movie-ний синдром эхэлсэн жил болсон. Ингээд маш олон кино саналууд орж ирсэн. Дээрээс нь мэдээж реклам зар сурталчилгаа бол тасраагүй. За ялангуяа загвар өмсөгч байсан болохоор илүү хувцс одоо дизайны брэндүүд бол орж ирдэг байсан байгаа. За харин 2013 онд Өв залгамжлагч драманд тоглосныхаа дараа хэсэг зур драмагаас завсарлаад илүү кино салбар руу хүч үзсэн байгаа. За тэгээ хамгийн анхныхаа гол дүрийг бол энэхүү Твэнэ гэх киногаар бүтээсэн 20-од насны залуучуудын үерхэл нөхөрлөлийг харуулсан комедийн төрлийн кино байсан. За тэгээ түүнээс гадна одоо нэлээд дээд үеийнхаа чадварлаг жүжигчид болох И Пёнвон жүжигчин болон Кан Дуон жүжигчинтэй хамтраад Мастер гэх кинонд тоглосон байгаа. За гол онцлог зүйл нь юу вэ гэхээр одоо маш чадварлаг мундаг жүжигчидтэй тоглосон. Тэгээд өөрөө бол харьцангуй одоо кино салбар дээр туршлага багтай байгаа гэсэн хэдий ч жүжиглэх ур чадварын хувьд бол одоо тутгааргүй аюу сайн байсан гэдэг үнэлгээг авсан байгаа. За ингээд яхаарахгүй Солонгосыг төлөөлдөг бас нэгэн топ жүжигчин болсон байгаа. За үүнээс гадна зөвхөн жүжигчнийхаа карьер биш, хувийн амьдрал тал дээр ч гэсэн маш амжилттай байгаад 2015 оны дунд үеэс Шимина жүжигчинтэй үерхэж эхэлсэн байна. За хоёр жүжигчин маань 15 оны 2 сараас эхлээд анх танилцсан. Нэгэн брендийн нүүр царай болж хамт зураг авалтанд орж исэн байна. За тэгээд түүнээсээ хойш холбоо харилцаатай явж агаад үерхэж эхэлсэн. Хоёр топ жүжигчний үерхлийг бол хүмүүс маш эргээр хүлээж авч байсан. Гэхдээ ганц ярьжсэн зүйл нь юу вэ гэхээр насны зөрүү байсан. За ялангуяа солонгосчууд ингээд эмэгтэй нь илүү одоо ихчмэд болоод ирэхээр тэрэн дээр нэлээд жоохон ингээд анхаарал хандуулад насны зөрүү ярих гад байдаг талтай. Тэгээд хоёр жүжигчний хувьд гэх юм бол Шимина жүжигчин 84 оных болохоор ингээд 5 насны зөрүүтэй болчихж байгаа. За гэхдээ мэдээж эргээр хүлээж авч байсан. Тэгээд үнэхээр сайхан одоо төгс цогцох юм хосууд байна гэж ярьж байсан. За ингээд хоёр жүжигчин маань үерхлээ хүлээн зөвшөөрснөөр чимээг хөөхөн үерхчээдэг хосуудын игнэнд орсон байгаа. За буцаад Ким Movie жүжигчний одоо карьер руу орох юм бол 2013 онд Өв залгамжлагч драманд тоглосныхаа дараагаар 3 жилийн дараа жүжигчин дуучин Сүүжитэй хамтарч Хамбру Этитаге гэх драманд тоглож эргэн ирэлтээ хийсэн байгаа. За энэхүү драмагийн эргэн ирэлт нь бол бас тиймч амжилттай байгаагүй нэг дунд зэргийн одоо үзэлттэй байсан. За эргэн ирэлтээ хийсэн драма тиймч амжилттай болоогүй ч гэсэн 2017 онд нэлээд том кино төсөлтөөр оролцохоор тодорхой болсон байсан. За энэ болохоор нөгөө алдартай Таззаа, Хулгайчид, Assassination гэх кино зэргийн зохиолыг бичиж найруулсан Чвэ Дуун гэдэг найруулагчийн кино байсан. За тухайн үед яг одоо тоглох жүжигч нь болохоор Ким Movie, И Чонжэ гэх жүжигчид бол
байсан. За нэлээд ийм одоо өргөн том бүрэлд хүнтэй мундаг жүжигчдийг оруулсан энэ яриа гарч ирснээс ахуулаад хүмүүсийн хүлээлтийг үүсгэсэн ийм кино байсан. За ихтэй харамсалтайгаар яг кино одоо зураг авалт эхлэх үеэр Ким Үбийн жүжигчний одоо хоолой хэсэг хөөж томроод тэгээ хамраас айгүй их цус гарч ирсэн байгаа. Тэгээд яаралтай эмнэлэгт очоод үзүүлээд наривчилсан шинжилгээ хийлгэсэн чинь ийм хамар залгуурын одоо тэр арын хэсэг дээр үүсдэг хорт хавдар туссан байна гэдэг ийм мэдээг авсан. Ингээд хэний ч төсөөлөөгүй харамсалтай үйл явдал болсон. За тэгээд тухайн үед яг шинэ киноны зураг авалт эхэлжсэн үе нь байсан. За хэдийгээр зураг авалтынх нь хэмжээ тийм их болоогүй ч байсан ч гэсэн кинотой холбоотой одоо арын продакшны ажлууд аль хэдийнэ эхэлсэн, түүнтэй холбоотой их хэмжээний төсвүүд зардлууд бол гарсан байсан үеэс. За тэгээд үүнтэй холбоотойгоор Ким Үбийн жүжигчин болохоор одоо надаас болоод найруулагч болон бусад кино багийнхан одоо бусад жүжигчид ингээ хохирол амсаж болохгүй. Миний зүгээс бол кинога дуусгамаар байна гэж хэлсэн. Гэхдээ найруулагчийн зүгээс тэрийг эсэргүүцээд одоо эрүүл мэнд бол хамгийн чухлаа. Бүх кино продакшн ажлаа хугацаагүйгээр зогсоож хойшлуулах байна. Тийм учраас чи зөвхөн эрүүл мэндэд анхаараа гэж хэлээд бүх ажлаа зогсоосон байгаа. Тэгээ мэдээж өөр жүжигчийн ингээд аваад орлуулах боломжтой байсан ч гэсэн найруулагчийн зүгээс энэ дүрд зөвхөн Ким Үбийн жүжигчнийг тоглуулнаа өөр ямар нэгэн жүжигчнэр орлуулах боломжгүй гэд хойшлуулсан байгаа. За ингээд үүнээс хойш бол яг албан ёсоор одоо хорт хавдар туссан түүнийхээ дагуу имчилгээг эхлүүлсэн гэдэг мэдээллийг бол албан ёсоор цацаад ингээ 2 жил хагасын хэртээ имчилгээ хийлгэсэн байна. За энэ хугацаанд болохоор мэдээж маш олон одоо цуу ярианууд бол гарч ирсэн. Хамгийн ихнийх нь гэх юм бол одоо Шимина жүжигчнтэй бол салсан. Эрүүл мэндийн шалтгаанаас болоод энэ хоёр салсан гэдэг мэдээлэл бараг ингээд жилд 2-3 удаа гардаг байсан. Түүнээс гадна одоо Ким Үбийн жүжигчин мэдээж имчилгээтэй байгаа. Мэдээж ингээл одоо сошиалор идэвхтэй байгаа л өөрийнхөө мэдээллийг бол байнга цацаад байхгүй. Маш нам гүм чимээгүй болонгууд хүмүүс эрүүл мэнд нь бүр илүү муудсан байна. Одоо ингээд бараг иргэн ирэлтээ хийх боломжгүй болсон байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү мэдээлэл бол айгүй их цуу ярианууд тархаж байсан. За тэгээд энэ цуу яриаг байхгүй болох үүднээс Ким Үбийн жүжигчин тухайн жилийнхаа сүүлээр өөрийнхөө гараар бичсэн захидлыг фэнүүдтэй дамжуулсан. Тэрэн дээр болохоор ерөнхийдөө өөрийнхөө одоо ямар хуу байгааг бичээд тэгээд 3 удаагийн хими имчилгээ болон 35 удаагийн тийм цацраг туяаг имчилгээг дуусгаад байгаа. Тэгээд одоо болохоор ингээд нөхөн сэргээх ер нь имчилгээ юмнуудыг хийлгээд явж байгаа. Гэхдээ одоо фэнүүд та бүхэнтэйгээ буцаж уулзахад дахиад жоохон урт хугацааг зарцуулах юм шиг байна. Эргээд эрүүл болоод та бүхэнтэйгээ уулзах болно гэдэг тиймэрхүү утгатай захиаг бол биччихсэн. За тэгээд Шимина жүжигчнтэй бол салсан гэдэг зурхал аягүй их гарсан гэсэн шүү дээ. Тэр үед нь болохоор бас өөсгчээсэн зүйлс нь гэхээр одоо яг Шимина жүжигчин өөрөө бас давхар зураг авалттай аюул ажлуудтай явж байгаа. Тэр болгоныхоо завсраар Ким Үбийн жүжигчнийг өөрөө яг бие дааж асардаг байсан. Боломжтой үедээ дандаа эмнэлэг дээр цуг явж идэг. Тэгээ гэр нь ингээ 10 минутын зайтай байдаг гэд тэгээ гэрт нь байнга очиж асардаг. Хүнд хэцүү цаг үед нь яг хажууд нь түшиг тулгуур болоод байж исэн гэж ярьдаг. Тэгээ энийг ч гэсэн аюул олон хүмүүс эмнэлэг дээр явж байхдаа харж исэн. Тухайн дэмжлэгийг нь хийж исэн одоо сувлагч нар хүртэл өөрсдийнхөө биеэр харсан гэж ярьдаг. За ингээд урт удаан хугацаанд өвчнөдөө тэмцэж эмчилгээ хийлгэж явсны эцэст сайхан мэдээ дулгасан. Тэр бол хорт хавдар нь бүрэн идэгсэн байна гэдэг мэдээ байсан. Нийтдээ одоо 2.5 жилийн хугацааг зарцуулсан. Тэгээд 2019 оны сүүлээр нэгэн кино фестивал дээр шагнал гардуулахаар хамгийн анх ингээд үзэгчдийн өмнө бол ил гарч ирсэн байгаа. За энэ үед бол хамт байсан жүжигчид, фэнүүд, бусад ингээд бүх үзэгчид, оролцогч нар бол маш ийм халуун алга ташлаар Ким Үбийн жүжигчнийг угтаж авч баяр хүргэсэн. За энэ үед тайзан дээр гарч ирчээд хамгийн эхлээд хэлсэн, мэдчилсэн зүйл нь болохоор өөрийг нь өдийг хүртэл дэмжиж байсан, сэтгэлийн дэм үзүүлж байсан, урмын үг хайрлаж захиа бичдэг байсан. Тэгээд өдрө болгон өөрийнх нь өмнөөс эрүүл мэндийн төлөө залбирдаг байсан. Бүх хүмүүст баярлаа. Тэгээд иргэн ирэх энэ мөчийг бол тесэн ядан хүлээж исэн гэдэг ийм сэтгэлийн үгээ бол хэлсэн байгаа. За ингэж явж байгаад 2022 онд бол драма болон кино аль алингээр нь эргэн ирэлтээ хийсэн байгаа. За энэхүү хоёр бүтээл нь бол хоёулаа Ким Үбийн жүжигчний хувьд их онцгой байгаа. За драмагийн хувьд гэх юм бол Our Blues гэх нэртэй маш мундаг олон одоо
жүжигчид хамтарч тоглосон олон хүмүүсийн дүрийг бүтээж олон хүний амьдралыг харуулсан нэлээд амьдралд ойрхон ийм драма болсон. Энд тоглосон. За энэ яагаад онцгой вэ гэхээр одоогийн найз охин буюу Шимина жүжигчинтэй хамтарч тоглосон байгаа. За мэдээж яг ингээд хамт хосолж тоглодог сцен бол бараг байхгүй гэсэн хэдий ч нэг уран бүтээлд тоглосон гэдгээр их онцлог ийм онцгой бүтээл байгаа. За киноны хувьд гэх юм бол бас онцгой. Яагаад вэ гэхээр 2017 онд яг хорт хавдраар онцлогдохоос өмнө нэг кинонд тоглох гээд байжсэн гэсэн шүү дээ. Тэр киноны найруулагчийн бүтээл байгаа. За тухайн үедээ яг нөгөө кино ингээд хойшлогдоод цуцлагдах болоход найруулагчдаа за би ингээд хэрвээ эдгрээд эргэн ирэлтээ хийхээр болвол таны бүтээлд тогломоор байна. Тэгээд хэрвээ та хүсэх юм бол би ямар ч дүрийг ямар ч кинонд бүтээхэд бэлэн байна. Тэгээд тэр бол үнэхээр нэр төрийн хэрэг байх болно гэж ярилцчихсан байгаа. Кино болон драмагийн эргэн ирэлтээсээ гадна аюул олон телевизийн ярилцлага нэвтрүүлэгт бол орж ирсэн. Тэр үедээ мэдээж хорт хавдрыг хэрхэн даван туулсан. За тэгээд тухайн үеийн сэтгэл зүй ямар байсан гэх мэтчлэн хэрхэн өнгөрүүлсэн гэдэг талаараа бол чөлөөтэй нээлттэй ярилцчихсан. За энэ үедээ болохоор Ким Үбийн жүжигчин би бол ер нь ингээд аюу эерэг төрлийн хүн. Тийм болохоор энэ хорт хавдар туснаа хитрхи тэгж зовлон болгож хүлээж аваагүй. Харин эсвэргээрээ Бурханаас надад өгж байгаа бэлэг гэж хүлээж авсан. Яагаад гэх юм бол 2008 онд анх карьераа эхлүүлснээсээ хойш өдийг хүртэл нэг ч удаа амралтгүй ирээдүгээ харж гүйж зүтгэж ирсэн. Тийм болохоор энэ хугацааг, энэ боломжийг ашиглаад илүү их гэр бүлтэйгээ өнгөрөх, илүү их өнгөрснөө хараад дүгнэлт хийх, тэгээд өөртөө зарцуулж сайн амарч аваарай гэж надад өгсөн бэлэг гэж бодсон. Тэгээ би нэг ч удаа хорт хавдарт ялагдана гэж юусоо бодоагүй. Тэгээд хамгийн гол нь гэх юм бол би фэнүүдтэй эрүүлэнх эргэж ирнэ гэдэг амлалтаа өгсөн байсан болохоор энэ амлалтандаа бол заавал хүрэхийг хүсэж байсан гэсэн. Энэхүү хүнд үеийн тухай ярьсан ярилцлага нь олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгсөн. За ялангуяа яг хорт хавдартайгаа тэмцэж байгаа хүмүүст бол маш их сэтгэлийн урам зориг өгсөн юм ярилцлагууд болсон байгаа. За үүнээс гадна Ким Үбийн жүжигчин бол ерөнхийдөө яг энэ урлагийн салбарт хүмүүсийг аюул сайн халамжилдаг, бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, тэгээд ийм зан харилцааны хувьд аюул ийм ёс зүйтэй, хүмүүжил сайтай гэдгээр ийм алдартай байдаг. Түүнээс гадна яг нэг хамгийн хүмүүсийн бас нэг сэтгэлийг хөдөлгсөн жишээ гэх юм бол олон жил өөрийнх нь фэн байсан нэгэн бүсгүй ингээд нас ороход тэр фэнийхээ оршуулган дээр очсон гэдэм бэлээ. Тэгээд яг түүнийхээ дараа болохоор өөрийнхөө Instagram хаягн дээр тэр фэнийг ингээд дурсаад бичсэн ийм стори оруулж ирсэн. За тэгээд энэ фэнийх нь гэр бүлийн зүгээс болохоор хагцлын ийм хүндэтгэлийн цэцэг явуулаад болох зүйл дээр өөрийнхөө биеэр хөрөлцөж ирсэн нь бол үнэхээр биднэрт маш их сэтгэлийн дэм байсан. Тэгээд манай ихч энэнийг тэнгэр дээрээс хараад үнэхээр их баярлаад ингээд тайван нойрсох болно гэж ярьсан нь олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгсөн. Дээрээс нь Ким Үбийн жүжигчнийг ингээд ямар их бусдын төлөө гэдэм бэ. Тэгээд тийм ч учраас өөрийнх нь өвчин ингэж итгэрээд олон хүмүүсийг аз жаргалтай болгох энэхүү жүжигчин гэдэг мэргэжлээ урт хугацаанд үргэлжлүүлж чаднаа гэж хүмүүс бол ингэж аягүй их өрөөдөг жүжигчин байгаа. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Ким Үби маань өдөр ирэх тусам сайжирсан. За тэгээд одоо бол бүр ингээд ямар ч асуудалгүйгээр олон кино, драма зэрэгт тоглоод үзэгч биднийхээ нүдийг баясгаад явж байгаа. За хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол сая 10 сарын эхлээр Netflix дээр цацагдсан Jenny Make a Wish гэх драманд жүжигчин Сүүжитэй хамтраад тоглосон байгаа. Энэ хоёрын 2 дахь удаагийн хамтрал. За тэгээд хамгийн сүүлийн ийм баяр хүргэмээр мэдээлэл гэх юм бол 10 жил үерхсэн найз охин буюу жүжигчин Шиминатай 2025 оны 12 сард албан ёсоор ингээд гэр бүл болох ч байгаа гэдэг мэдээлэл цацагдсан байгаа. За тэгээд 12 сард 2 хосын нэгэн хурим болох нэ. Гэхдээ энэ хурим болохоор маш ийм нууцлаг зөвхөн ойр дотныхоо хүмүүсийн хүрээнд хаалттайгаар хийнэ гэдэг мэдээллийг бол өгсөн байгаа. За ингээд та бүхэндээ жүжигчин Ким Үбиний тухай ярьж өглөө. Жохон ч гэсэн бас урам зориг өгсөн сонирхолтой контент байсан болов уу гэж бодож байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.